Тэртээ урд нэгэн цагт хар зардын ухсаад мэргэн ардагч өндрүүдийн хөндийгөр нутгалдаг малчин Багвагийн дочхоор Монголын өвсөлчээр дөргөн нутгаар явж гинэ. Тэр өндрүүдийн хөндийд шувууны нүчиг дов дугргийн нуурхан байдаг юмсан ч түүний гайхамшигт нууцыг энэ мэргэн ард олон жилийн өмнө малчин Багваад ярьж өгсөн бэлээ. Тэр шувууны нүчиг дуурга нуурын тунгалаг ус мэлтэлзэн байгаа цагт уул нутгаар зовлон гамшиг үл тохиолдом уу? Заавал би таныг дахгүй хүн болж тэднийг дуршаад үзье. Би чонны ганчин рааш боллоо. Марилж орно та. Зочин тоол унд байт морийн услаарай. Тэгээд ангаж цангаж биднийг энд ирэхэд хоёр хүүхэд маань баг отон хүн маань төрөөгүй байсан. А тэр цагт нөгөө мэргэн ард энэ ургад сайтай тонголог устай амыг бидэнд хайрлсан. Тэр цаг тэр хүн та нарт нэг юмыг захиж чухал замыг заасан да. Үгүй байж. Та юу гэвэ? Би юу учрын огсонгүй. Багва чи миний үгийг одоо ухаж байна уу? Гүнчин та чинь нөгөө мэргэн ард юм аа. Би одоо танд талархалдан илэрхийлье. Би өнөр баян болж мал сүрэг маань өсч байна. Заваач тэр нэг цагт надад түлхүүрийн өгсөн шидэт хайрцаг энэ байна. Энэ жаахан байцнаас. Үгүй сохор юм байна шүү дээ. Яна. Миний ахын ойсон юм. Айтайхан шүү. Тий. Ахын мө. Амар. бүр ийм дээрээ хүрсэн үү? Даанчтэй. Даанч. Очиж яроо чи шүү. Одоо болий яшиг. Энэ хайрцагч чинь бид гар хөрөх хэрэггүй байж. Учир юу гэвэл бид бүгдийг баян тарган байлгах чадах алдан мөнгө Эрдэнэсийн зүйлс тараастай байгаа юм. Эрдэнэгний энэ хайрцагч чинь хоосон мэдв. Чинчгүй шүү хөө. Энэ хайрцагч чинь ус байгаа юм. Бидний хамгийн тустай усыг энэ хайрцаг хамгаалж хадгалж байгаа юм. Ямар гай зовлон тохиолдов? Манай энд хин гориг сэргээд 2 сар боллоо. Бид усгүй хатаж өгөх нь алтгүй хүн амьдэрч болно, усгүй хүн амьдэрч болохгүй. Харин хүмүн тусал бид мөхөн байна. Би нэг мэрэгэн ардаас арга асуух гэж явна. Танаа энэ гориг яагаад ширгсэн болохыг би мэрэгэн ардаас асууж та нарт тус хүргэе. Би мэрэгэн ард гэдгийг хайж явна. За, тэгвэл тэр мэрэгэн ард гэдэг чинь би байна.
Мэргэн ард гэж та юу? Тийм ээ хүмүүс. Мэргэн ардаа нэг хааны хотод усан ширэгчээд хүм мал уух ундгүй ангад сангаж өвхөд хүрээд байна. Тэднийг амьдруулах аргыг хэлж өгнө үү? Тэдний гамшиг зовлонгоос ангижруулах аргыг эргцүүлж бодъё. Хэн эцэд тусгаас буцахгүй байна. Тэр хүнд газар дэлхий өгөөмөр хэмээн хайрлана. Тэр хоёр нүдгүй сайхан хүүхэнд та түүнд зөвлөгөө өгөөч. Тэр нүд муутай залуу өсгүй чинь үрдийн хань болох залуу. Зүүн гарт нь гар хөрвөл нүд орно. За орхгүй мөн ор. Мэргэн ардын үгийг сонсцгоо. Танай охины заяаны хань болох залуу ир зүүн гарт нь хөрвөл нүд орно. Тэнгэр минь. Миний охин нүдтэй болж, миний охин бүх ертөнцийг харж байна. Хоёр хүүхдийг алтан шар зам дэмжиг. Ташаа туслийлээ. Энэ хайрцаг чинь гадаа дүүргэн ууртай газрын судсаар холбоотой юм шүү дээ. Бид одоо устай ургамалтай болж бидний амьдралын жаргал ирлээ хүүхдүүд минь. Сайн санаа сарнарны гэрлэгчээр өвгөн Бхагвагийн хүүсүнбэ. Саад бүхнийг давн тулсаар садан олон ах дүү нараа сайхан цагийн ихэн түргэж амар жамар жаргаж гинэ.